Сайн байцгаана уу? Мандлаа агш нь байна. Нийтлэг асуугдж байгаа асуултуудын дагуу би энэхүү бичлэгийг бэлтгэлээ. Мандлаа агшийн давталгын үйлчилгээнд бүртгүүлснээр ямар төрлийн үйлчилгээнүүд авах боломжтой вэ гэж асуудаг. За тэгвэл энд ерөөсөө үндсэн хоёр төрлийн сургалтын үйлчилгээг би санал болгож байгаа. Нэгдүгээрт нь олон улсад танигдсан IEXCEL программыг ашиглаж сурах, хоёрдугаарт нь математикийн англи хэлний сургалт байна. За тэгвэл бүгдээрээ энэ хоёр төрлийн сургалтын үйлчилгээг дэлгэрэнгүйгээр танилццгаая. Нэгдүгээрт олон улсад танигдсан IEXCEL програм. IEXCEL программыг олон улсын сургуульд, хувийн сургуульд явдаг хүмүүс маань таньж мэдсэн байгаа. Гэхдээ заавал ийм олон мянган төгрөг, сая төгрөгийн долларын үн төлөөд ийм сургалтанд суух шаардлагагүй. За зүгээр энгийн улсын сургуульд явдаг, эсвэл гэрээрээ сургууль хийдэг. Эсвэл та магадгүй Дөнгөж Америкийн нэгдсэн улсад нүүж ирсэн байгаа. Эсвэл ирэхээр төлөвлөж байгаа. Англиар ярьдаг ямар ч орнд руу бага насны хүүхдээ, сургуулийн насны хүүхдээ аваад нүүх гэж байгаа болвол та энэ төрлийн сургалтын үйлчилгээг сонирхоорой. За IEXCEL програм бол олон улсад танигдсан ийм програм. Америкийн нэгдсэн улсад байгаа бүх сургалтын стандартуудыг, бүх сургалтын мужуудын сургалтын стандартуудыг хамарсан ийм програм байгаа. За тэгвэл энэ програмыг ашиглахын тулд хэрхэн аккаунтаа идэвхжүүлэх вэ гэдгийг тань зааж өгнө. Хоёрдугаарт нь аккаунтаа идэвхжүүлсний дараагаар яаж логин хийж орох вэ гэдгийг зааж өгнө. Гуравдугаарт нь логин хийгээд идэвхжүүлсэн аккаунтаа ашиглаад төвшин тогтоох тест буюу diagnostic arena гэсэн хэсэг рүү хэрхэн очих вэ? Diagnostic arena-г хэрхэн хэрэглэх вэ гэдгийг зааж өгнө. За эндээс гарсан diagnostic test буюу төвшин тогтоох тестийнхаа үр дүн дээр тулгуурлаад би танд болон таны хүүхдэд зориулсан хувьчилсан сургалтын төлөвлөгөө гаргаж өгнө. За энэ сургалтын төлөвлөгөөн дээр үндэслээд та бүхэн бүтэн жилийн туршид IEXCEL программын аккаунтаа хамгийн үр дүнтэйгээр хэрхэн ашиглаж болох вэ гэдгийг та бүхэнд харуулах болно. За энэ бүх үйлчилгээ маань ерөөсөө л нэг удаагийн 199 мянган төгрөгийн төлбөрт багтсан байгаа. Та нэг удаагийн 199 мянган төгрөгийн төлбөр төлөөд энэ үйлчилгээг авах боломжтой. Заавал яагаад үнэтэй хувийн сургуульд сурах хэрэгтэй гэж, тийм үү? Хэрвээ та төв дамжаад өөр улс руу амьдрахаар, сурахаар нүүх гэж байгаа бол хүүхдүүдээ эрхэн бэлтгэх вэ? Надтай холбогдоорой. За ахаад нэг нийтлэг асуугддаг асуулт байгаа. Би 2 хүүхэдтэй, 3 хүүхэдтэй, эсвэл манай ахын эгчийн хүүхдүүд бас байгаа. Тусдаа бүртгүүлэх үү? Яах вэ гэж асуудаг. За тэгвэл та тусд нь бүртгүүлэх шаардлага байхгүй. Та 3 хүүхэдтэй болвол нэг удаагийн 199 мянган төгрөгийнхаа төлбөрөөр аккаунтаа идэвхжүүлээд тэр идэвхжүүлсэн аккаунтаараа та хичнээн ангийн эсвэл төвшин харгалзахгүйгээр хязгааргүйгээр хэрэглэх боломжтой. Харин нэг анхаарах зүйл маань болвол энэ diagnostic test буюу төвшин тогтоох шалгалт болон тэр хувьчилсан сургалтын программыг болвол би ерөөсөө нэг л хүүхдэд гаргаж өгнө. Харин аккаунтаа та яаж хэрэглэх нь бол таны өөрийн дурын асуудал болно. Бүтэн жилийн туршид хязгааргүйгээр хэрэглэх боломж. За хоёр дахь үйлчилгээ маань математикийн англи хэлний сургалт байгаа. Yes, математикийн англи хэлний сургалт. За эндээс нийтлэг асуудаг асуулт маань бол ерөөсөө математикийн англи хэл юу юм бэ? Ямар төвшний англи хэл яриад байгаа юм бэ гэж асуудаг. За математикийн англи хэлний тухайд ярих юм бол энэ бол манайхны сайн ойлгож мэдснээр бол мэргэжлийн англи хэл гэж ярьдаг. Математикийн хичээлтэй холбоотой мэргэжлийн үндсэн үг хэллэгүүд түүнийг зааж өгнө. Үнийг ашиглаад хэрхэн математикийн хичээлтэйгээ IEXCEL програмаа ашиглаад сайжрах уу, суралцах уу гэдгийг зааж өгөх болно. За би Америкийн нэгдсэн улсад математикийн багшаар ажилладаг. За ингээ харж байхад олон улсын оюутнууд маань, сурагчид маань ирээд англи хэлнийхаа түвшин сайн, өндөр, advanced байсан ч гэсэн өөрсдийнхөө мэргэжлийн хичээлүүдээрээ өөрсдийнхөө ур чадварыг, мэдлэгээ харуулах тийм боломжоор тутмаг байдаг. Энэ ерөөсөө л мэргэжлийн англи хэлний чадвар тутмаг байгаас болсон байгаа. За тийм болохоор математикийн англи хэл бол маш чухал ийм ойлголт байгаа. За энэ үйлчлэгэнд хамрагдсанаар та мөн л адилхан аккаунтаа идэвхжүүлэн, логин хийн, төвшин тогтоох тест авна.
хувьчилсан сургалтын төлөвлөгөө би танд гаргаж өгнө. Бүтэн жилийн турш аккаунтаа хамгийн үр дүнтэйгээр яаж хэрэглэх вэ гэдгийг зааж өгөөд та жилийн аккаунттай болж үлдэнэ гэсэн үг. За үүн дээрээ нэмэгдээ та математикийн англи хэлний сургалтанд бүртгүүлэх юм бол 1 сарын туршид 7 хоногт 2 өдрийн давтамжтайгаар математикийн англи хэлний сургалт авна гэсэн үг. За хичнээн хүн бүртгүүлсэн байгаагаас шалтгаалаад заримдаа танаа хүүхэд та магадгүй өөрөө ганцаар ч гэсэн сургалт авч магадгүй. Ямар ч тохиолдолд групп сургалт маань 4-өөс илүү хүнийг сурагчдыг группт авахгүй. Өөр группт өөр цагтаа өөр өдрүүдэд явна гэсэн. За тийм болохоор ерөөсөө small group бага хэмжээний цомхон групптэй ингэж явах юм сургалт байгаа. За энэ математикийн англи хэлний сургалтанд та үндсэн 199,000 төгрөгийнхөө IELTS аккаунтанд бүртгүүлээд дээрээс нь 50,000 төгрөгийнхөө төлбөрийг төлөөд 1 сарын туршид математикийн англи хэлний сургалт авах боломжтой байгаа. Сардаа та шинжилээд бүртгүүлээд явж болно. Эсвэл 1 сар сургалтаа аваад 2 сар завсарлаад 1 сар сургалт гэх мэтлэнгээр та өөрөө зохицуулах боломжтой. За энэ IELTS программыг ашиглаад хийж байгаа ямар ч сургалтууд маань ерөөсөө үндсэн 4 хичээлийн боломжтой. Та 1 хичээлийг авчих болно. 2 хичээл, 3 хичээл эсвэл core буюу үндсэн 4 хичээлээ дөрүүлэнгийн аваад бие дааж суралцаад ингээд сургалтын төлөвлөгөө дагаад ингэж явж болно. Мөн л адилхан та нэг хүүхдээ бүртгүүлээд 2, 3 дөрвөлээ хамрагдаж болно. Харин таны аккаунт бол зөвхөн нэг хүнд л итгэчих болно гэдгийг анхаараарай. За танд өшөө асуултууд байвал эсвэл та бүртгүүлэхийг хүсвэл та надтай холбогдорой. Та надтай холбогдохын тулд Facebook дээрээс Мандлаа багш гэсэн пэйж хуудсыг олоод мессенжер бичиж болно, чатлаарай. Эсвэл mandlabagsa@gmail.com гэсэн имэйл хаяг руу хувьчилсан имэйл явуулж болно. За баяртай.